За ингээд нүрэ скинкэр хийчихлээ. Энийг сөр тавьдаг. Энэ нөр SPF 42 гэсэн байна. Тэнт батг гараад арсны юмлыг очиж батгаа үзүүлсэн чинь витамин C, витамин B гэдэг чилээ. Дөрвтөг нэг юм гэсэн тэрийг нөөж байгаа. Өглөө босоод томохна босгоод хоолыг өгөөд сургуульд нь явуулаад дараа нь жоохныхоо босгоод ажилттай байлаа. Concealer. Nice. Өнөөдөр эстисээ явах ажилгүй болохоор амархан бодоод хоолой хүнсээ зоглуулна. Өөрт монголоор яриаг айгүй. Энд 12 сар болоод хүйдрээд гадаа хүйтэн байгаа. Тэг Монголыг бодвол хайцангад дулаахан байгаа гэж бодож байна. Okay, this make okay. Can make Монгол байгаа л үү. Газар хөдлөж. Газар хөдлөж та нар харж байна уу? Өчигдөр ч гэсэн энэ тэнд агиох газар хөдлөжсэн. Хойд газар хөдлөлт их байна. Жижигэн газар хөдлөлт.
오늘 우리가 단수지 몇 번 드렸 아회를 16 되어 있어. Одоо энэ дээрээ 13 жилдээ орсон. Тэгээд 2 хүүхэдтэй, 2 охинтой. Нэг нь 2 дугаар анги, нэг нь одоо 2 настай. Цэцэрлэгт явдаг. Тэгээд 2 хүүхдээ харангаа цагийн ажил хийж. Нөхөр маань Япон. Тийм болохоор монгол хэл хэрэглэх тийм юу байхгүй, орчин байхгүй болохоор ерөөс монгол хэлээ мартах гад хэцүү бай. Тэгээд одоо блог хийж байгаа тэрийгээрээ энэ юу болж юм, би яаж амьдарч юм, хаашаа явж юм гэдгээ танарт танилцуулъя гэж бодож байна. Хэрвээ ямар нэгэн асуулт ч юм уу юм ямар байдгийг гэж мэдхийг хүсвэл комент бичээрэй. Бүх юмыг сайн мэдгүй ч гэсэн өөрийнхөө чадах хэмжээгээр хариулна, үзүүлэе гэж бодож байна. Монгол аяг бол одоо цагаан сар болох гээд хүмүүс цагаан сар шинэ жил болох гээд охтод шинэ жилдээ бэлдээд яах вэ гэдэг их ажилтай байж магадгүй. Энд ерөөсөө тийм шинэ жилийн баяр Монголыг дайсан зөмсөд тэгэж парти хийн гэж байдаггүй байх. Би тийм хараагүй. Ингээд хүмүүсгөө юм тэнэр бүр хэрэг амар хэрэгэлдэг. Ер нь ажилгүй өдрөө нүрээ их боддгоо халт ингээд халтгуулт бодол гарцдیں۔ Oh my god.
Энэ Чиба гэдэг хотод байдаг. Токиогоос галт тэргээр 40 хэдэн минут орчим яваад байдаг. Окей. Ингээд өнөөдөр айгүй гоё нартай гадаад дулаахан байна. Ингээд гарч хоол хүнсээ цуглуулна. Барай хоолоо бэлтэн. Ажил их байгаа.